Ер нь бол өнөөдөр өөрийнхөө ер нь карантин дугаа гэрээсээ суралцж байгаа үеийнхаа ер нь бол тийм их сэтгэлүүдийг л хуваалцах хэрэгтэй юм аа. Би урамжийн ашигтай. За ер нь бол зуны үйл дээр хөдөлдөг шарилж. За ер нь баг ихэнх нь баг ойлгож байгаа байлгүй шарилж гэхээр. Шарилжны ашигтай, хусны ашигтай. Шарилжгүй газар модтай газар бол тийм хус ургаад ургадж л байдаг хэвчээ тамтай. Тал газар жоохон модгүй газар очихгоо шарилж нь оргаад жоохон модтай газар очихгоо хусн байж идэг. Ер нь их л зуны үйл дээр бол их хэцүү болчиход байгаа юм. Харшил хөдөлгөөр юм. Харшил чинь амар ядаргаатай л та. Ер нь бол амар тамтай өвч вакцины талаар одоо вакцины талаар яг вакцин чинь миний бодлох юм бол Pfizer чинь хамгийн өнгөр үйлчлэгээ гэсэн яг нэг Delta дээр тээд мэдээ гарч ирсэн. Одоо тэгээд оргуугаас Pfizer-тай дээр болчиход шүү дээ. Ер нь бол тэгэл хэлгээж вакцин хийлэхийн хувьд бол би вакцин хийхээс ер нь айсан. Ер нь хамгийн энэ жил миний бас нэг вакцин талбартай өөрчлөгдсөн бодол маань юм бол вакцины өмнө би бол зүүнээс л хамгийн хайдаг байсан. Дараа нь тэр нэг шахуулж байгаа юмнаас л хайдаг байсан доо. Ямар хүчтэй биологийн зүйлсийг өөрлөгөө тариулж байгаа гэж боддог. Бас тэгээд яг сая вакцин хийлгэхэд бол тэрнээс нь биш зүүнээс нь л бас хамгийн байсан. Энэ зүйл бол өөрчлөгдөхгүй юм байна. Гэрээ суралцах гэхээр одоо ихэнх нь ТV хичээл үзэж байгаа би. ТV хичээл үзэхэд бол зурагтаа харна. Тэгээ багш нарын явуулсан юм яас харна. Тэгээд ангийнхаа группүүдийг бас нэг шалгадیں۔ Тэгэл хийх юм аянда. Битаж сурах тал дээр бол юм тийм амар юм бол биш л юм байна. Битаж сурах бол хэцүү юм байна. Угаал бол өөрийгөө нэг 8 дугаар одоо 4 жилийн өмнө гайгүй сурсан л гэж бодож байна. Гэтэ тэгээ уул нь гайгүй суралцсан л та. Гэтэ ер нь хэцүү юм мартсан. Тэгээд ер нь тэрнээс болоод нэлийн үр дүн гүйтсэн байгаа. Одоо тийм сургууль дээр очиод хэр хөдөө ангийнхнаас хоцорсон байна уу гэдэг нэг өөрийгөө шинжиж үздэг баг та. Миний одоо мартаж байгаа шалтгаан давтлаа. Одоо хичнээн гайгүй тэр хүннийдээ тогтоогод авсан ч гэсэн ер нь давтлаг муу байснаас болоод мартагдсан баг та. Гэрээр суралцсан энэ давуу тал гэх юм бол ер нь бол өөрийнхөө ер нь бол бодлыг сайн үдээр даа. Тэгээд анхаарлаа сайн төвлөрүүлээд тэгээд нэг цагаан төлөвлөлүүд хийх бол ер нь давуу тал гарна гэж би бодож. Гэрээ суралцсан юм тал гэх юм бас гурилтыг үзүүлж өгч байна да. Бүгчмаа гурилтан ч гэж юу аа тэгээд бас гурилтаа л байгаа юм л та. Гурилтахгүй өөртөө хэлсэн ярнэ л тэгэл гурилтаа л яваад байгаа. Тэр тийм миний ингээд тайлбарлаад өгсөн юмээс илүү энэ яагаад ийм гэж өөрийнхөө өссөн асуултыг лавдаж асууж байгаа. Тэгээд мэдэх бол илүү давуу талтай. Тийм болохоор илүү одоо үр хөвчтэй болохоор энэ тэгж асууж чадахгүй байгаа нь бас илүү сул тал болж байгаа. Өгч хэлж би бол бодож байна. Хамгийн хосрогдож байгаа хичээл юм бол математик, уран зохиол, монголч гэх юм уу да. Биологи тийм. Энийг иймэрхүү хичээлүүд нэлээд хоцрогдож байгаа гэж бодож байна. ТV хичээл яг өдөртөө бол ТV хичээлээр харж байгаа. Нэг цаг гарна тэгээд нэг хичээлийн 20 минут гэж байна. Онлайн хичээлийн манай сургууль яг урд юм. Онлайн хичээл бас ТV хичээлийн үед бол арай үр дүнтэй байдаг шүү дээ. Ядчил микнийг асуугаад. Онлайн дээр байгаа сурагчдыг хараад ер нь шинэ хичээл үзэх юм бол өмнө нэг суурин тавьсан хичээл гэж байна. Хэцүү. Өмнө нэг жилийн өмнө ч юм уу суурин тавьсан хичээлийг бол тэгээд сэргийн санаад арай илүү өндрүүлээд үзэх нэг. Өнөөдөр зөвхөн боломж нь гэж үзэж. Даах 6 дахь нэг дөнгөж хараад 9 мянга хэсгээр ингэ ном үйл ширээн дөрөлтөөс нөгөөх нь дэлгээ харсан. Үстэй. Толгой иргэл даралт гэсэн юм. Зэр амар хэцүү тийм үү бодож байгаа. Зарим нь яг бодохоор өнөөдөөс л тахтай амар хэцүү л хамаагүй хэцүү юм харагдчихсэн. Одоо тэгсэн өөрөө сэтгэл гэсэн юм чи. Нээс нөхд ангийнхны хувьдас их санаж байгаа. Ингийн багштай хэлбэл бол имлэг төвтөр бас хурдан идэх коронавирус бол ямар нэгэн зүйлээс хоцрогдсон юм шиг мэдрэмж их л төрж байгаа. Магадгүй бусдтай харилцах юм тийм нэг тал дээр илүү хөгжиж явах хэрэгтэй байсан 2 жилийн өнгөрчлөө гэж бодож байна.
За одоо надтай ажилтдаг хэрэгтэй байгаа хүмүүс сайн цагийг төвчээртэй хүлээгээрэй л гэдэгтэй хэлмээр юм да. За тэгээд анхаарал тавьсанд баярлалаа. Өвчин тусахгүй тулд маска зүгээрээ. За баярлалаа баяртай.